Hi guys, та бүхэндээ хаврын дунд сарын 1 өдрийн мэндийг хүргье. За өнөөдөр өглөө эрт ажилдаа гараад үдээс хойш тарчаал явж байтал энэ сакура айгүй гоё урагчжээ. Тэгэхээр өнөөдөр сакура үзнэ гэдэг гараа явлаа да. Сэлбголынхаа хаяанд яваад очисон чинь төм төжинд бомбожигж байна шүү. Мэдээ чирэг ойлгомжтой сакуранаас болооч үү. Тэгэхээр би юугаараа дутхаг улаан дээлээ өмсөл ягаан сакураныхаа дагуур алхаж өгсөө. Дээлийн өмсөө ингээ алхаа явж исэн чинь солонгосчууд бас их үхэн дуртай. Айгуу том хараал, ирж асуугаал, зураг хөрөг даруулаад. Зарим нь бүр чи Монгол хүн юм уу? Би өчтөр Монгол арх ууж үзсэн штэ гэж байх шиг бас л саваагаа ичдэг хүмүүс шүү. За тэгээд дээлээрээ гангарсан хүн чи яах вэ? Цаашаа явж өгд юм байгаа зү. Ер нь гэхдээ би хаач явсан ер нь дээлээрээ гангарч дээлээ өмсөж явах дуртай л да. Жишээ нь энэ бичлэгийг хар л та. Гэх мэтчлэн дээлтэйгээ ер нь хаа сайгүй явна шүү. Цэцгээ хараа цаашаа явж исэн чинь нэгэн дуу санаанд ороод. 예쁜 꽃송이도 넣고요 гэж дуулсаар хоолоогоо хаттгийн даван дээр дэлгүр орж хоолоогоо чиглэж авал залуусынхан гудмаар шопинг хийхээр явлаа да. Энэнгээрч орж өмсч үзээд тэрэнгээрч орж өмсч үзээд энэч таалагдж ин тэрэнч таалагдахгүй байна. Энийг чавъя тэрийг чавъя гэж явсаар нэлээ хөөрхөн эдэм цуглуулж аваад гэрийн зүг гэлдэрхээр боллоо. Өдөр явж исэн сэлбийнхэн хажуугаар дахиад явтал хүмүүс энэ хандвэ энэ зохион байгуулж байна. Орж жаал сонирхож үзлээ. Үдсээ сонирхоо явж байтал энэ гүрэн дээр чи ийм гэрэлтэй болсон гэдгийг нь сая л нэг анзаарч харлаа. Өмнө энэнгөр зөндөө олон удаа явж исэн хэрнээ энэ гүрэн дээрх гэрлийг юусаа анзаарч харж байгаагүй юм бэлээ. За тэгэл үдэс сонирхож дуусаал гэртээ харахаар болсон. Энэ үрээд өнөөдрийн мань бичлэг минь өндөрлөж байна. Миний бичлэгийг бүтэн үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийнхаа бичлэгүүдээр дахин уулзъя. Баярлалаа. Баяртай. Өнөөрэ лайк сабаа дарахаа мартваа.